Сайн бацгаана уу? Намайг Хяножин гэдэг Ано Camp нэртэйгээр ганцаараа аялдаг блог эхлүүлсэн байгаа. Тэгээ өнөөдөр бүгдээрээ миний машины тэшэнд юу байгааг хамтдаа харцгаая. Тэгээд аялал зугаалгын цаг үе ирсэн байгаа учраас аялалд явж байгаа хүмүүст илүү сонирхолтой байх болоо гэж бодож байна. За миний хамгийн ихэн танилцуулах айтмууд болохоор тоног төхөөрөмжүүд болон камернууд байгаа. За яг ганц хүн аялал хийж байгаа учраас хамгийн авсаархан байдлаар камернуудаа сонгосон буюу Pocket байна. За тэрнээс гадна энэ тэндээсээ би амар олон талаас өөрийгөө бичих ёстой учраас ийм 360 DJI-ийн 360-ыг сонгосон. Энэ л дээрээ миний эргэн тойрныг 360 градус харуулдаг гэсэн. Дрон авахаас өмнө энэ хоёрыг холбоод тэгэхээр нэлээд урт болдог. Тэгээ бүр нэлээд дэше олчингууд яг дрон шиг харагддаг. Тэгээд яарч байгаа үед болохоор 360 энэ хөл хоёроо ашиглаад яг дрон шиг бичлэг хийдэг байсан. Тэгээ сүүлд болохоор би нэмэлтээр DJI-ийн Flip загварын дроныг авсан. Тэгээд одоо болохоор яг дрон дээрээ ажиллаж сурж байгаа. За тэгээд ерөнхийдөө тоног төхөөрөмжийн үед юм. Тэгээд аялдаа явж байгаа үедээ лаптоп дээрээ эдит хийдэг. Миний дараагийн танилцуулах айтем болохоор аялалд хэрэгтэй байдаг галтгооны хэрэгслүүд болон аяллаа зүйлс байгаа. Тэг хүмүүс галтгооны хэрэгслээ их танилцуулаач гэдэг. Тэгээ би эндээс яг 3 хэрэгтэй зүйлээ та хэдэд харуулъя. Тэгээ миний хамгийн ихний зүйл болохоор ийм газан билетэг байгаа. Тэгээд хамгийн чанартай газан билетгийг хэрэглэж явах хэрэгтэй учраас би бүр хайж энэ Snowpeak-ийг сонгосон. За тэгээд хайрлын тавг нэг тийм авар хэмжээ ихтэй байдаг учраас аль болох стейт нэтер шарахад тохиромжтой ийм хайрлын тавг бас байнгын хэрэглэдэг байгаа. За тэгээ бас бүх зүйлс энэ жижигхэн саунд маань багтчихдаг. Яг бол ганцаараа аялдаг учраас энэ сав байхад надад болчдаг. За энэ хэллээрээ намайг машин хоноход болон майхан хоноход хамгийн их хэрэг болдог зүйл буюу халаагуураа хэд бол миний хамгийн хайртай айтмууд гэвэл эдгээр зүйлс. За миний дараагийн танилцуулах айтем болохоор ерөнхийдөө арьс арчилгаатай холбоотой болон миний жижигхэн декоруудыг харуулсан зүйлс байгаа. Арьс арчилгаагаа нэлээд сайн хийх ёстой учраас би аль болох аялал дээр будахгүй байхыг хичээж байгаа. Тэгээд аяллаа сайтууд ингээд байнга авч явдаг. Ерөнхийдөө ариун цэврийн бүх хэрэгслүүдээ хийдэг хэсэг байгаа. Энэ талаар алчуур байна. Аялалд болохоор алчуур амар ууртайгаад идэв шүү дээ. Энэ талаар бүр маш том бараг бааны алчуур болохоор хэмжээний бүх усыг шингээдэг ийм алчуур. Тэрнээс гадна ийм сойд тэгээд жижигхэн бас нэг аяны ийм бүтээгдэхүүнүүд байнга авч явдیں۔ За тэгээд миний бүр ингээд энэ аяллаа турш хамгийн их хайртай байгаа ганцхан зүйл байгаа. Тэр маань энэ гэрэл ууланд гарахтаа эсвэл майхангаас өлгөхдөө машин дотроо ч гэсэн ингээд нэг олон төрлөөр ингээд гэрэлтүүлдэг. За эдгээр айтмууд болохоор миний машинд бүр мөнхий явж байдаг айтмууд байгаа. Буюу энэ бол миний хамгийн хайртай сөх. Би нүгээр 3 удаа урууга авангаа алдчихснаас гадна 2 бэлэг маань авч утсан. Тэгээ одоо тэрнээс хойш бол нэлээд сөхтэй бол ажиллаж сурсан байгаа. За энэ л дээр цасанд сүлд би суугаад тэгээд татлага байхгүй тухайн үед ингээд татах машинч байхгүй хажуугаар юу ч байхгүйсэн. Тухайн үед яг энэ хурц маань намайг амьд орж цаснаас гаргаж ирсэн байгаа. Тэгээ энэ хурц сүх татлага 3 маань байн машинд байж байдаг. За энэ татлага болохоор нэлээд түүхтэй буюу би сүүлийн 11 жил юм байна. Энэ татлагтай найзалж байгаа. Тэгээд хамгийн анхны машинаа би 15 онд авч ирсэн баггүй. Тэгэхээр 11 жил аз 11 жилийн өмнө энэ татлагыг машиндаа байлгаж ирсэн. Тэгээд тухайн үедээ би нэг Juke гэдэг машин өндөг байсан юм аа. Тэгэл Juke-с эхлүүлэл хамтдаа байж байгаа буюу 11 жилийн турш намайг бас нэлээд олон удаа аварсан юм татлага байна. За эдгээр зүйлс бол машинд байнга байж байдаг. За тэгээ миний хамгийн сүүлд танилцуулах айтем яг ганц хүн аялж байгаа учраас надад нэг олон цэнгэлж авах шаардлага гардаггүй. Гэрлэнүүдээ бол бүр ялцчихгүй байн цэнэн босод учраас тэр EcoFlow ашигладаг. Тэгээ миний хэрэгцээ нь бол бүр цүн бүрэн гэдэг шиг бүгднийг цэнгэлээд болчдөг байгаа. Тэгээд за тэрнээс гадна энэ юм дотроо хэмээний ноостой энэ гудас шиг юм байгаа. Тэгээ би машиндаа ялангуяа хонохтой нэг дэвсэж аваад дээр нь мишока тавиад унтчихдаг. За одоогоор ашиглаж байгаа ганц л мишок би байнга ашиглаад байгаа. Favorite. Яг тэгэл айгүй өвтэйхэн хөнгөн байдаг. За тэгээ миний машинд иймэрхүү зүйлс байлаа. Тэгээ энэ хүртэл бичлэгийг маань үзсэнд маш их баярлалаа. Ано Camp байлаа. Баяртай.